байна уу? Энэ өдрийн амар амгалан гэрээ шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх залуу судлаачдын амжилт бүтээлээс хуваалцах зорилготой Science X podcast-ийн маань ээлж дугаар өгөөр эхэлж байна. Science X podcast-ыг та бүхэнд шинжлэх ухааны технологийн сан болон Монголын залуу эрдэмтдийн холбооноор хамтран хүргэж байна. Хөтлөгчөөр Отхон Сууд миний бие ажиллаж байна. Энэ удаагийн дугаарын маань зочноор анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Батсайхны Батболд оролцож байна. За ингээд зочинтойгоо танилцъя. Сайн байна уу? Сайн байна уу? За бидний урилгыг хүлээн авч ирж оролцож байгаа танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас подкастнда урьж оролцуулж байгаад бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. За баярлалаа. Та одоо өөрийнхөө талаар товчхон танилцуулаад бүн мэрэгчлээ хэрхэн сонгосон талаараа бидэнд ярьж өгөөч. За баярлалаа. За тэгэхээр намайг Батсайхны Батболд гэдэг анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дараагаар ажиллаж байна. Би нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль төгсөөд хүний хэмж мэргэжил эзэмшсэн. 2018 онд 50 улсын Гавшин хотно Гавшины анагаах ухааны их сургуулийн төгсөлтийн дараах сургалтын төвд за илгэний фиброзын чиглэлээр эмнэлэг зүйн ухааны одоо докторийн зэрэг хамгаалсан ийм судлаач байна. Тэгэхээр зэрэг яг миний үндсэн мэргэжил бол хүний их хэмжилтэй. Тэгээ хүний их хэмж мэргэжил сонгосон шалтгаан бол нэгдүгээрт нь яг манай гэр бүлийн уламжлал байгаа. Тэгэхээр манай өвөө, ээж маань гэдэг бүгдээрийг эмчийн гэр бүлийн хүмүүс байгаа. Энэ маань нэгдүгээрт нөлөөсөн баг. Хоёрдугаарт нь эмч мэргэжил дотор энэ судалгааны чиглэл сонирхолж одоо чиглүүлж өгсөн хүн бол манай өвөө гэж боддог. Өвөө маань намайг одоо оюутан ахуй цагаас эхлээд судалгаа шинжилгээний ажил гэж юу юм бэ? Ерөнхийдөө эрүүл мэндийн судалгаа, анагаахын чиглэлийн судалгаа хийх нь өөрөө эргээд ямар ач холбогдолтой юм. Тэр анагаахын чиглэлийн судалгаа хийгээд одоо амжилтанд хүрсэн хүмүүсийн одоо намтар уншуулах тийм ээ. Одоо тэр зэргийг бүгдийг одоо намайг оюутан байх цагаас эхлээд зүгээр чиглүүлж өгсөн. Тэгэхээр зэрэг өвөдөө бас их талархах нь зүг болов уу гэж ингэж бодож байгаа. Өвөө нь хэн гэж юм бэ? Тий, манай өвөө Монгол Улсын шинжлэх ухааны академийн гишүүн, академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Цэрэнташ гэж хүн байгаа. Тэгээд яг хүний хэмж мэргэжил эзэмшээд төгссөний дараа анагаах ухааны хүрээлэнд эрдэм шилгийн туслах ажилтнаар ажилд орсон. Тэгэхээр яг тухайн үед бол яг илэгдэл судлалын чиглэлээр том хэмжээний илгэний бодисын солилцооны чиглэлээр том хэмжээний төсөл явуулж ирсэн. Тэгэхээр тэнд бол жоохон хөвгт очиод судалгааны ажил гэж юу гэдгийг судалгааны ажлын арга барил одоо ялангуяа одоо эмнэлэг зүйн судалгааг лабораторийн судалгаатай хэрхэн хосуулж хийх талаар одоо өвөөгөөсөө болон одоо бусад анагаах ухааны хүрээлэнгийн тухайн үед ажиллаж ирсэн эрдэмтэн мэрэгдээс маш их зүйл сурсан. Маань одоо хэрэг болсон болов уу гэж бодож байгаа. За өвөө маань элэг судлалын чиглэлээр өөрөө судалгаа шинжилгээний ажил хийж 1981 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Гумбольдт их сургуульд одоо эрдмийн зэрэг хамгаалсан. За Монголд ирээд бас докторийн сургалтанд холбооны бүгд найрамдах Герман улсын Хаалын хотод очиж суралцаад Монгол хүний илгэний яц дийлжүүлэх шин чанарыг судалж за Монгол хүмүүсийн илгэний яц дийлжүүлэх шин чанар буюу хоргоожүүлэх шин чанар Европ зүгийн одоо шар арьстай хүмүүсээс ондоо юм байна. Тэгэхээр зэрэг эмийн бодисыг одоо өөрөөр хэрэглэе. Одоо дээрээс нь ялангуяа нөгөө алкогол хэрэглээ. Алкоголыг бол арай өөр байдлаар бага хэмжээгээр уух хэрэгтэй юм байна гэдгийг судлан тогтоосон. За маш олон эмнэлгүүд улсын 3 дугаар төвөмлөгөөс ахуулаад маш олон эмнэлгүүд зөвлөх хэмжээр ажиллаж исэн юм байгаа. Тэгэхээр удам залгсан судлаач эмч хүмүүс ахна шүү дээ. Маш сайхан санагдаж байна. Өөрөө тэгэд анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж агаад тэндээсээ 2018 онд доктортой явсан байна те 50 улс руу. Тэгэхээр тэнд одоо ямар сэдвээр доктороо хамгаалж ирсэн бэ? Тий, судалгааныхаа ажлын талаар яг докторийнхаа судалгааны ажлын талаар дэлгэрүүлээд ирж гэж. Тий, 2018 онд 2014 онд би анх 50 улсад одоо мэргэжил дэвшлүүлэх зорилгоор одоо илгэний эмчийн мэргэжил дэвшлүүлэх зорилгоор 50 улсад очсон. За тэгээд тэнд 6 сар суралцж байгаа хугацаанд надад одоо анагаах ухааны докторийн сургалтанд хэлсэн суралцахын боломж гарсан учраас 50-нд би анагаах ухааны докторийн зэрэг хамгаалсан. За миний хамгаалсан чиглэл бол илэг судлал. За илгэний вирусын шалтгаанд илгэний үрвслийн үед одоо фиброзын явц эмнэлэг зүйтэйгээ хэрхэн холбогддог гэдэг талаар би судалгааны ажил хийж одоо
докторийн зэргийг хамгаалсан байгаа. Тэгэхээр миний судалгааны ажлын гол онцлог бол эмнэлзүүд илэрж байгаа шинжүүд за илгэний болон илгэний бус талаас илэрж байгаа шинжүүд маань эргээд одоо илгэнийхээ фиброзтой хэрхэн яаж уялдаж байгаа вэ? Ямар улсууд нь илгэний фиброз төлөхөө явагдаад байгаа юм? Тэр нь шинж тэмдэг ихлээд байгаа юм уу гэдэг байдлаар би судалгааныхаа ажлыг хийж бас хэд хэдэн пейпер хэвлүүлсэн байгаа. Тэгэхээр гадаадад одоо суралцахын ер нь давуу болон сул тал нь юу бэ танд? Тий, гадаадад суралцахын давуу тал энэ давуу тал олон л доо. Ерөнхийдөө бол гадаадад суралцахад яг хувь хүн талаасаа илүү их сурах боломж болцоо олгодог. Ягаад тэгэхээр Монголд бол бид өөрийнхөө үндсэн ажлыг хийн, ар гэрээ авч явна тий. Тэрнийхээ хажуугаар бас судалгааны ажил хийн гэдэг айгу бас төвхтэй байдаг. Тэгэхээр гадаадад очсны давуу тал хамгийн гол давуу тал нь тэр юм болов уу гэж ойлгосон. Өөрийнхөө яг судалгааныхаа ажлыг хийн, хоёрдугаарт нь маш их өндөр ачаалалтай судалгааныхаа үр дүн гаргаж авахын тулд маш их ажилладаг. Лабораторитой хон, за тэр статистик боловсролтой хийн. Гэх мэтлэгээр маш их одоо шахаж ажилладаг. Тэгэхээр энэ маань эргээд нөгөө боломж болцоо нэгдэж өгдөг юм болов. Бүх одоо анхаарлаа тэр судалгааныхаа ажилдаа төвлөрүүлээд хийхээр хүн болгон чадна. Тэгэхээр зэрэг тийм боломж болцоог нь олгож өгдөгөөр гадаад суралцах нь л давуу талтай юм. Тэгэхээр гадаадад одоо суралцах сонирхолтой байгаа хүмүүс та одоо зөвлөд ч юм уу хэлэх тийм анхаарах зүйл юу байх вэ? Өөрийн туршлагаасаа хуваалцаад хэлвэл гадаадд суралцах сонирхолтой одоо залуучууд зөндөө байгаа. Сүүлийн үед хуучин болвол хэлний барьер маш их байдаг байсан бол одоо сүүлийн үеийн залуучууд бол хэлний барьер байхгүй бүгдээрээ сайхан хэлтэй болсон. Тэгэхээр миний хувьд зөвлөх зүйл маань юу вэ гэхээр ер нь боломж болцоо өөрт олдож байгаа боломж болцоог бүгдийг нь оролдоод үзэх хэрэгтэй. Одоо зонход шалгуур зарлж байгаа одоо докторийн оюутан аавна гэсэн зар гардаг маш их зар зөндөө олон Хятад Оросд одоо гарууны орнууд зөндөө их зарлалт. Тэр болгонд одоо идэвхтэй хамрагдаж одоо өөрийгөө сороод үзээд алдах. За тэр шалгаруулалт яг ихний шалгаруулалт нөгөө материалын шалгаруулалт тэнцээд дараа нь ярилцлаганд ордог. Тэр ярилцлаганд ороод за сайн бэлдсэн байж болно, гоё сэдв байж болно. Тэрийг хүнд яаж ойлгуулах вэ гэдгийг илүү нөгөө одоо мэдээлэл тал руугаа илүү анхааруул зүйтэй юм болов уу гэсэн бодол байгаа. Тэгэхээр хүнд яаж хэлэх үү? За тэгээд дээрээс нь нэг унсан битгий шантар дараачийн удаа дахиад өөр газар болохгүй бол дараа жилийнхэн сонгох шалралтыг үлээж дахиад оролт. Гэх мэтлэнгээр маш их оролдлого хийж өгөх юм бол илүү боломж нэгдэх юм боломжтой юм уу гэж бодсон. Тэгэхээр зоригтой тууштай тэр бүнднийхээ араас маш сайн яваарай гэж ингэ зөвлөх мөр байна. Баярлалаа. За тэгэхээр та өөрөө анагаах ухааны хүрээлэнгийнхаа эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалыг ашиглаж байгаа. Тэгэхээр байгууллагын талаар бас энэ зөвшөөрлийг ашиглаад одоо товчхон танилцуулбал. За манай анагаах ухааны хүрээлэн бол 1961 онд Монгол Улсын шинжилгээ ухааны академи шинжилэн байгуулагдсан анхны 5 хүрээлэнгийн нэг одоо 60 гаруй жилийн түүхтэй юм ууган хүрээлэнгийн нэг байгаа. Ер нь бол тухайн үедээ бол Монголын анагаахын салбарт одоо сар болсон эрдэмтэд ажиллаж ирсэн одоо ч ажилласаар л байгаа. Маш их түүхтэй, баялаг түүхтэй юм хүрээлэн юм аа гэж хэлхэн зүйтэй баг. Судалгаа шинжилгээний хувьд одоо ямар чиглэлээр судалгаанууд хийгддэг вэ? Тий, манай хүрээлэн бол үндсэндээ нэг 6 нэгжтэй. За захиргааны санхүүгийн албанаас гадна 5 чиглэлийн сектортой. За дотрын эмгэг судлалын сектор, хавдар судлалын сектор, мэдрэл судлалын сектор, зүрхний мэдчиллийн сектор, эрдэм шинжилгээний төв лаборатори гэдэг үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ерөнхийдөө бол Монгол Улсын анагаах ухааны салбарт шаардлагатай нэг хэрэгцээтэй байгаа юу тулгамдж байгаа асуудлыг бид аль болох шийдвэрлэхийг зорж тэр чиглэлээрээ одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ингэж явж байгаа. Ямар одоо судалгаа шаардлагатай вэ тэр чиглэл рүү одоо уян хатан хөрөх байдлаар судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа. Тэгэхээр миний бие бол хэдийн хэлэх судлалын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан ч гэсэн Монгол улсад ирээд хотоодны хорт хавдар, улаан хоолой хорт хавдар чиглэлээр хавдрын чиглэлээр бас тодорхой хэмжээний ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа маа. Тий. Танаа байгуулагч нь одоо ямар газар хариалагдж байгаа? Анх академид байгуулагдчихсан биз дээ. Сайн нэг хэсэг бас яамд хариалагдсан тий. Хэвээрээ. Тий. Анх байгуулагчтай манай хүрээлэн бол шинжилгээ ухааны академи харьяа байгуулсан. Дараа нь бол 1980-ад онд шинжилгээ ухааны дээд боловсролын хороо гэж байсан. Тэр хорооны шууд удирдлагын дор ажиллаж исэн. 2000-ад оны их үед бол боловсролын яам, эрүүл мэндийн яам, шинжилгээ ухааны академи гэсэн гурван удирдлагатай үйл ажиллагаа явуулж исэн. 2015 онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн харьяанд очсон.
бүтцийн хувьд бол ийм бүтцтэй байгаа. Тэгэхээр танай байгууллага дээр одоо ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа вэ? Тэгээ одоогийн байдлаар бол манай хүрээлэн дээр илгэний хавдрын чиглэлийн судалгааны ажлууд явагдаж байна. Дээрээс нь тархины харуултын чиглэлээр судалгааны ажил хийж байна. Мэдрэлийн булчин хатангас эмгэгүүдийн чиглэлээр бас судалгааны ажил хийж байгаа. За мөн зүрх судасны эмгэгийн чиглэлээр эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрэгтэйчүүдийн зүрх судасны өвчлөлийн онцлог гэх мэтлэнгээр судалгааны ажил. За тэгээд мөн хотоодны хорт хавдар. За тэгээд сүүлийн үед бол яг илгэний фибросын зэргийг цусан цитокиныг тусламжтай тодорхойлох боломж гэсэн сэдвтэ ер нь нэлээд өргөн хүрээний судалгааны ажил хийж байгаа. За мөн инновацийн судалгааны ажил хийх ийм зорилго бид нар бас дэвшүүлсэн байгаа. За үүнтэйгээ холбогдуулаад манай хүрээлэн 2016 онд дэрэгдээ гарааны компани байгуулад гарааны ганхан брендийн үс арчилгааны бүтээгдэхүүн шинэ бүтээгдэхүүн судалгаанд нотлохонд суурилсан ийм бүтээгдэхүүн гаргаж ажилласан. Энэ чиглэлээр бид бүхэд одоо бас дараагийн дугаарт витамин D-ийн агуулмжтай тосон төрхлөг, арсны тосон төрхлөг гаргаж авах зорилготойгоор ажиллаж байгаа. Тэгэхээр Монгол орны хувьд одоо элэг судлалын чиглэлээр ингээд судалгаа та хийгээ явж штэ. Тэгэхээр Монгол орн маань одоо дэлхийн бусад орнтой харьцуулахад элэг судлалын чиглэлээр одоо хэр түвшинд явж байгаа юм бол? За ерөнхийдөө бол онцлогын эмчилгээний байдал судалгааны түвшинг аваад үзэх юм бол дэлхийн түвшинд бол нэлээд өгч очсон гэж бардам хэлж чадхаар байна. Ерөнхийдөө бол илгэний хавдрын тохиолдол болон одоо нас баралтаараа бол харамсалтай нь Монгол улс бол дэлхийд нэлээд тэргүүлэх хэмжээнд явж байгаа. Энэ бол жаахан харамсалтай асуудал байна. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө илгэний хавдрын тохиолдол нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа гол шалтгаан нь бол нэгдүгээрт нь бол илгэний вирусын халдварын шалтгаантай хавдрууд нэлээд түгээмэл тохиолдож байна. Гэхдээ бид бүгд сүүлийн жилүүдэд судалгааны ажил хийгээд үзэхээр 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол одоо илгэний хавдрын шалтгаан вирусын шалтгаантай гэхээсээ илүү бусад төрлийн ялангуяа архины юм уу эсвэл бусад химийн бодисын шалтгаантай илгэний хавдар бол нэлээд нэмэгдэж байна гэсэн юм судалгааны үр дүн гарсан. Тэгэхээр илгэний вирус маань нэг талаасаа бол вирусын эсрэг эмчилгээний арга нэлээд өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой буурж иж магадгүй. Хоёрдугаарт нь нөгөө талаасаа хүмүүсийн амьдралын хэв маяг одоо идж байгаа ууж байгаа хоол хичээл нөгөө агаарын бохирдол зэргээс хамаарат бусад шалтгаантай хавдрууд нь бас нэмэгдээд байна уу да гэсэн юм үр дүн гарсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол манай судлаачид бол энэ чиглэлээр хэрхэн илгэний вирусээс яаж урьдчилан сэргийлэх үү, тэрийг тархалтыг нь яаж таслан зогсоох үү, эсвэргээрээ хоол хүнснийхаа байдаг юм уу, архины шалтгаантай илгэний хавдрын илгэний одоо өрөвсөл, өөгчөлд, фиброзын зэрэг энээсээ яаж сэргийлэх үү, эдгээр өвчнүүдийг яаж хянах уу, тийм энэ чиглэлийн арга хэмжээг бас нэлээд төлөвлөгөө авах шаардлагатай юм болов уу гэсэн судлаачийн хувь хүний бодол бас байдаг. За тэгэхээр яг одоо дараагийн асуулт маань гарч ирж байна л да. Тэгэхээр илгэний өвчлөлөөс одоо бид нар хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой, ер нь урьдчилан сэргийлэх боломж ер нь хэр их байдгийг. Тэг илгэний өвчнөөс бол урьдчилан сэргийлэх маш их өргөн боломжтой тийм ээ. Тэгэхээр илгэний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг аваад үзэх юм бол хамгийн эхлээд бид бүгд нөгөө вирусын халдварыг таслан зогсоох хэрэгтэй. Вирусын халдвараа та бүхэн эхлээд үзүүлээч тийм ээ. Вирусын халдвартай халдваргүй гэдгээ батлах хэрэгтэй нэгдүгürt нь. Хоёрдугаарт нь хэрвээ та вирусын халдвартай байвал тэрийнхээ эсрэг эмчилгээний арга хэмжээ авах хэрэгтэй. Эмчилвэл бүрэн гүйцэд эмчлэх хэрэгтэй. Нэг одоо жишээ нь C вирусын халдвар авлаа. Эмчилгээг орхилоо, нөгөө вирус нь тоологдохоо боллоо. Эмчилгээгээ гүйцэд хийж дуусгахгүй зарим тохиолдолд хайчдаг тийм. Тэгэхээр эмчилгээг бүрэн гүйцэд хийж дуусгаасай. Хоёрдугаарт нь хэрвээ та халдвартай бол бусдад халдвараа яаж тархахгүй байх вэ? Тусан бүтээгдэхүүний байдал тийм ээ, бэлгийн замын халдвар байдал. Энэ асуудлыг бас өөрөө хувь хүнийхээ зүгээс за нийгмийн талаас бол вирусыг таслан зогсоох энэ арга хэмжээг. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол нөгөө архины хэрэглээтэй холбоотой илгэний өвчлүүд их байгаа. Тэгэхээр архины хэрэглээгээ бууруулаач. Архийг за сая Монгол улсын одоо ерөнхийлөгчийн зарлиг гарсан тий архины одоо процентыг бууруулна гэх тий жил ирэх тусам одоо 2%-аар бууруулах нь энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг бас төлөх ялангуяа эмчнэр тийм ээ
эмчнэр одоо сургалж сурчлагаа сайн хийх хэрэгтэй. Дээрээс нь хувь хүн одоо өөрийнхөө эрүүл мэндийн мэдлэг боловсролыг сайжруулах хэрэгтэй юм уу гэсэн юм бодлого. За 3 дугаарт нь бол эрхийг гэмтээж байгаа бодисууд, хорт бодисуудын хэрэглээ. За тэгээд дээрээс нь бид үгэд бол хүн ам зүйн байдлыг бас сайн авч үзэх хэрэгтэй. Нөгөө дохтой хүмүүс тийм ээ. Нөгөө бэлгийн замаар тариураад хар тамхи хэрэглэдэг хүмүүс, шоронгийн улсууд, эдгээр улсуудыг бид нар одоо зайлшгүй одоо хяналтантаа авч нөгөө вирусын халдвартай бол вирусын халдварыг тархахгүй байх арга хэмжээг бас авах хэрэгтэй юм аа. Хууль сурталчилгаа сайн хийх хэрэгтэй юм аа. Тэгжиж бид нар одоо илгэний өвчнөөс сэргийлж чадна. Илгэний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Хэрвээ танд нэгэнт илгэний өвчлөлт юм илгэний фиброз одоо илгэний эсийн гэмтэл илэрсэн тохиолдолд та өөрөө мэрэгжлийн эмчд хандаад мэрэгжлийнхээ эмчид одоо 3 сар 6 сар тутамдаа хянуулж яваач гэсэн ийм зөвлөгөөг өгмөр. Илгэний одоо өөгчлөлт гэдэг байна, хавдар байна. За ингээ бидний мэдих хатуурал гэдэг ярьдаг те. Ийм өвчлөлүүд байна. Тэгэхээр илгэний өвчлөлчин дотроо ер нь хэдэн төрлийн ийм өвчлөлүүд байд юм бол бидний сайн мэдэх нь л одоо хавдар, хатуурал, өвчлөлт байна шүү дээ те. Тий, илгэний өвчнгээд аваад үзэх юм бол ер нь илгэний эмгэг тодорхой дистаралтай үе шаттайгаар явагддаг. Тэгэхээр зэрэг хамгийн эхлэнд бол илгэний өрөвсөл эсийн өөрийнх нь өрөвсөл явагддаг тийм ээ. Тэгэхээр илгэний эсийн өрөвсөллээсээ бид нар за илгэний өвчлөлт өрөвсөлгүйч илгэний өвчлөлт болж болно. Илгэний өвчлөлт болно. Илгэний өвчлөлтөөс цаашаага илгэний фиброзын зэрэг илгэний хатуурал явагдаж эхэлнэ гэсэн. Илгэний хатуурлын үе шатаа хөнгөн хэлбэрийн үе шат наасаа эхлээд хүнд хэлбэрийн цирроз хүртэл илгэний эмгэг одоо үе шаттай явагддаг гэсэн. Тэгэхээр зэрэг энэ бүх процессын дараа илгэний хавдар үүсдэг. Тэгэхээр зэрэг илгэний эмгэг маань яг аль түвшиндээ явагдаж байгаа вэ гэдгийг бид нар сайтар мэдэх шаардлагатай. Шинжилгээгээ өгөх шаардлагатай тийм ээ. Тэгээд эмчилгээнийхээ хяналтанд байх. Тэгэх юм бол бид нар нэгэнт илгэний хавдар үүсэх, нөгөө илгэний цирроз хатуурал үүсгэхээс өмнө мэдж чадвал бид нар сэргийлэх бүрэн боломжтой болж байгаа. Тэгэхээр л нөгөө төрөвчийн хяналтаа сайн хийгээч, урьдчилан сэргийлтээ сайн хийгээч л гэдэг асуудлыг ярих. Зөв бахаа гэж бодож байна. Хамгийн элбэг тохиолддог нь одоо илгэний өвчлөлт үү? Тэгээ илгэний өвчлөлтийн асуудал. Юунаас болж үүсдэг юм бол? Илгэний өвчлөлтийн асуудал бол сүүлийн жилүүдэд их маш их судлагдж байгаа. Илгэний вирусын асуудлыг бол эмчилгээний нэлээд өндөр түвшинд хүрчихсэн. Одоо олон улсын эмчнэр аль чиглэлдээ явж байгаа нөхөр энэ илгэний янз бүрийн шалтгаантай, архины бүс шалтгаантай илгэний өөхлөлтүүд маань илгээнийхээ хавдар, илгэний фиброзын зэрэг циррозод яаж нөлөөлөд байгаа юм? Илгэний өөгчлөлтөөс шууд хавдарч хилжээд байгаа хүмүүс нь ямар онцлогтой байна. Энэ чиглэлийн судалгаануудыг маш их хийж байгаа. Тэгэхээр зэрэг сүүлийн үеийн эмчилгээний одоо эмчнэрийн тактик юу байна вэ гэхээр илгээнийхээ өөгчлөлтийн хүмүүсийг илүү хянаач. Илгэний өөгчлөлт илэрсэнд бол нөгөө илгээнийхээ өрөвслийн шинжүүдийг үзье. Дээрээс нь илгэний фиброзын зэргийн маркераар үзье. 3 сарын давтамжтай хяная. 3 сарын өмнө ямар байсан, 6 сарын дараа ямар байсан хооронд нь харьцуулт хийя. Энэ бол гів гинт байж байгаа нэг өдөр одоо илгэний хавдар шууд үүсчдэг юм биш учраас хяналтаа сайжруулъя гэдэг асуудлыг ярих зүг байна. Илгэний вирусын одоо нөгөө вакцин биш үү те? Та вакцины тухайд ямар бодолтой байдаг вэ? Тийм, вакцин гэдэг бол харьцангуй ойлголт. Илэг гэмтээдэг нийтдээ нэг 9 төрлийн вирус байна гэж үзээд байгаа. Тэгээ хамгийн өндөр тархалттай нь бол илгэний B, C, мөн дельта вирусын тархалт бол хамгийн өндөр түвшин. Илгэний B дельта гэдэг аваад үзэх юм. Дельта бол B вирусийн суурин дээр хавсарсан халдвар үүсгэж явагддаг. Биднээс сэргийлэх боломжтой халдвар бол зөвхөн B вирусын вакцин байх. Одоогийн байдлаар C вирусын вакцин гаргаж чадаагүй байна. Тэгэхээр зэрэг ер нь бол бага насны хүүхдэд одоо илгэний вирусын вакцин хийлгэж исэн зөв. Илгэний вирусын вакцин хийлгэж чадвал илгэний B вирусын халдвар B-гээсээ дамжаад дельта вирусын халдвараас бүрэн сэргийлж чадна. C-гийн эсрэг вакцин байхгүй байгаа учраас C вирусын эсрэг одоо мэдлэг боловсролоо сайжруулах аргалтыг төгсөөх арга хэмжээ авах нь зүйтэй юм уу да. C вирус бол зөвхөн одоо юугаар цусаар ерөөхдөө халдна гэсэн үг. Ахуйн замаар бол халдахгүй тий. Ахуйн замаар биш. Ерөнхийдөө голчлон халдварлаж байгаа зам цус бүтээгдэхүүн зам байна. Хоёрдугаарт нь бэлгийн замаар халдварладаг гэж үзэж байгаа. За гуравдугаарт нь бол нөгөө ихээс урагт дамжих халдварууд бас нэлээд өндөр хувьтай явж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн халдваруудад за нөгөө жирэмсний хяналт байна тийм ээ. Жирэмсний хяналтын үед BC вирусынхаа үзүүлээч. За тэгээд төрх үеийг BC вирусын халдвартай. За бусад зөндөө олон вирусын халдварууд байгаа тийм. Ийм халдвартай өвчнүүдийн тэр төрөлтийн асуудлыг бас өөрөөр шийдэх
боломжтой болов уу гэж ингэж бодож байгаа. Монголд одоо элэгний өвчлөлөөр өвдөж байгаа одоо аль насныхан хамгийн их өртдөг юм бол? Ерөнхийдөө бол сүүлийн судалгаанаас аваад үзэх юм бол элэгний вирусын халдвар хавдар бол харьцангуй залуужж байна. Гэт залуужж байгаа учраас эргээд нөгөө вирусын бус шалтгаантай хавдрууд нэмэгдээд байгаа юм шиг үстэй гэсэн юм санаа зовных асуудал гарч ирж байгаа. Ер нь бол 50-аас дээш насныхан 60-аас дээш насныхан бол монголчуудын туулж ирсэн замналынхаа хувьд бол яг нөгөө буцлагдаг шиприз цуцсан бүтээгдэхүүний дамжсан халдвартай холбоотой вирусын шалтгаантай хавдрууд маань нэлээ нас ахмаг болоод эхэлж байгаа тийм. Тэгээд тэрнээсээ гадна залуучууд бас элэгний эмгэгт өртөх хавдрт өртөх нь ихсэж байгаа нь бас нэг санаа зовоос асуудал нэг болж байгаа. Нөгөө хүмүүс ингэж яриад байдаг шүү дээ. Тос түрхэхээр одоо тэр нь арьсаар дамжаад одоо элхэнд нөлөөлдөг гэд тэр тосон бүтээгдэхүүн чи одоо тэгж гоо сайхан талаас элхэнд нөлөөлөх нь хэрэг юм бол энэ тухайн асуудал бол яг нэг витамин D-гийн тэ холбоотой асуудлыг ярьж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр витамин D бол элхэнд бодис солилцоо явуулдаг, элхэнд нийлэгддэг. За ерөнхийдөө бол витамин D-гийн гол одоо гаднаас авдаг их усүр маань өөрөө хүний арьс байдаг. Тэгэхээр арьсан дээр одоо нарны хитягаан туяаны нөлөөллөөр арьсан дээр бол витамин D нийлэгдэж одоо хүний бие махбодод ороод элхэн дээр бодис солилцоонд орж явагддаг юм онцлогтой. Тэгэхээр зэрэг тосон бүтээгдэхүүн гээд за түрүүн манай хүрээлэн дээр явагдаж байгаа судалгааны ажил бол витамин D-гийн агуулмжтай тосон төрөлхийн тухай асуудал. Хүн ганц витамин D-г одоо хоол ус суралц замаар авах биш. Ер нь яг үндсэн авдаг зам тэр арьсан дээр нь бид нар витамин D-гийн агуулмжтай тосон төрөлхийг гаргаад өгвөл хүний сусан дахь витамин D-гийн агуулмжийг хэвийн түвшинд нь барьж явах юм уу гэсэн ийм санаагаар бид нар судалгааны ажил хийж одоо инновацийн бүтээгдэхүүн хийхээр зориод явж байгаа. Тэгэхээр зэрэг тэрнтэй холбоотойгоор ер нь бол одоо манай зарим эмэгтэйчүүд тий нарнаас хамгаалах тос энэ төр түрхэд байдаг. Тэр маань эргээгээд нөгөө витамин D-гийнхаа нийлэгчлэлтийг дарамгуулж байгаа юм шүү. Нөгөө тэгвэл манай Монгол улс бол өөрөө газар зүйн байрлалын хувьд бол яг нарны их тусгалтай байдаг цаг их бага ийм орн байгаа. Тэгэхээр зэрэг яг тэр үед нь нөгөө нарны идэвхжлэлтэй үед нь нарны тос рүүчгээр витамин D-гийн агуулмж багасаад байгаа юм шүү. Ер нь бид нар бас судалгааны ажил хийгээд үзэхэр монголчуудын бараг 80-90% нь бол витамин D-гийн агуулмж багатай ийм хүмүүс байна. Тэгээ витамин D-гийн агуулмж бага яваад хахаар эргээд нөгөө амин дэмийн дутагдaltaй яваад байна гэсэн үг тийм. Амин дэмийн дутагдaltaй яваад хахаар бас зүрийн эмнэлзүүн шин тэмдгүүд илрээд байгаа юм шүү дээ гэсэн юм санаа зовж байгаа. Тэгэхээр нарны тос маань ер нь бол D авах процессыг блоклоод байгаа юм шүү дээ. Тийм, нарны тос за төрөхж болно. Гэхдээ хэдийд бас төрөх вэ гэдгийг бас сайн. Яг нарны идэвхжлэлтэй үед бол бас нарнаас витамин D авах нь зүйтэй болов уу гэсэн бодол бас байна. Та сүүлийн үед нөгөө ходоодны өвчлөлөөр одоо ходоодны хавдраар судалгаа хийж байгаа гэдгсэн шүү дээ. Тэгэхээр Монгол орнд бас одоо ходоодны хавдрын өвчлөл бас ихсээд байгаа юм. Үүний бас шалтгаан юу вэ? За эмчилгээ ер нь хэр төвшөнд явагдаж байна? Тийм, Монгол улсад ходоодны хорт хавдар бас тохиолдол нас уралтын таваар бас нэгдүгээр байранд явж байгаа. Ерөнхийдөө монголчуудын хавдрын одоо тохиолдол нас уралт бол бас өндөр түвшинд байна гэж. Тэгээ ходоодны хорт хавдар ихсээд байгаа. Сая элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөр явагдаад элэгний хавдар, элэгний вирусын эмчилгээний асуудлууд бас нэлээд өндөр гайгүй түвшинд хүрчиж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо бид нар юу тулгуудаад тэгэхээр улаан холоо ходоодны хавдар мөн дээрээс нь өдөн шулуун гизний хавдар бас тохиолдлын тоон өндөр байгаа. Би эдгээр хавдрууд бол зөвхөн хоол бос суралц замын хавдрууд талаар ярьж байгаа тийм. Өөрийнхөө мэргэжлийн үүднээс. Тэгэхээр ходоодны хорт хавдрын тохиолдол нас баралт бол бас маш өндөр түвшинд байна. Энэ юунаас болоод байна вэ? Манай хүрээлэн дээр хэрэгжсэн одоо шинжилгээ технологийн том төсөл хэрэгжиж дууссан. Тэгэхээр энэ судалгааны үр дүнгээс юу гарсан бэ гэхээр зэрэг ерөнхийдөө бол за хеликобактерийн халдвар бол нэг номерт явагдаж байна. За ер нь монголчуудын бас насан турш хүн амын бар 70-аас дээш хувь нь хеликобактерийн халдвартай гэсэн юм судалгааны ажил байгаа. Тэгэхээр хеликобактериуд дан ганцаараа шууд ходоодны хавдар үүсгээд байгааг бас үгүй юм шиг. Энэ дээр бас нөлөөлөх нэлээд хүчин зүйл байна. Нэгдүгээрт нөгөө давсны хэрэглээтэй холбоотой асуудал. Давсны хэрэглээ за сошиалар бол зөндөө яригдж байгаа тийм ээ. Давсны хэрэглээ, далд давсны хэрэглээ гэдэг. За давсны хэрэглээтэй холбоотой асуудал мөн дээрээс нөгөө хит халуун хоол цай идэж уудаг асуудал тийм ээ. Монголчуудын үндсэн одоо ходоодны хорт ходоодны эсийг гэмтэж байгаа гол шалтгаануудын нэг болж байна. Мөн дээрээс нь удамшлын асуудлууд байгаа тийм ээ. Гэр бүлийнх нь аль нэг хүн
одоо хотоодны хорт автартай байсан бол тухайн хүнд хотоодны хорт автар төрөх магадлал бол бас нэлээд өндөр хувьтай болж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг эдгээр асуудлуудыг бас бид бүхэн судлан тогтоосон. Тэгээд дээрэс нь хотоодны хорт автарыг бол яг баттай 100% оншилдог арга бол одоо улаан хоолойн дурангийн шинжилгээ байна. Тэгэхээр зэрэг бүх одоо масс илрүүлэгний хотоодны хорт автраас сэргийлэхийн тулд масс илрүүлэг хэрэгтэй болж масс илрүүлэг хийхин тулд бүх хүнийг одоо дурандаад яваадах цаг зав боломж байхгүй учраас биомаркерын тусламжтайгаар хотоодны хорт авдрыг илрүүлэх. Эсвэл бол хотоодны хорт авдарт өрсөлдөх гээд байгаа эрсдэлтүүлгийн хүн амыг тогтоох зорилготой биомаркерын судалгаанд бас нэлээд өндөр түвшинд хийгдэж байгаа. Тэгэхээр зэрэг пепсиноген гэдэг биомаркер байна. Пепсиноген гэдэг биомаркерын одоо цуснд илрүүлснээр тухайн пепсиногеныхын түвшингээр тухайн хүнийг одоо хотоодны хорт авдарт ирдэх өрсөлдөл байна уу? Үгүй юу гэдгийг бид нар бас судалж үзээд энэ бол бас нэлээд өндөр одоо хүлээлттэй ийм биомаркер юм байна гэдгийг судлан тогтоосон. Тэгэхээр зэрэг биомаркерыг ашиглаад масс хүн амд илрүүлэг хийгээд энэ хүн хотоодны хорт авдарт өртөх эрсдэлтэй. Тэгэхээр энэ хүнийг дурангийн шинжилгээр жилдээ хянжия. За мөн дээрэс нь хуулийнхаа дагуу 40-с дээш насных бол жилдээ нэг удаа дундуулах хэрэгтэй тийм. Энэ чиглэлээрээ хотоодны хорт авдрыг бид нар бууруулах чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Төрийн зүгээс бас одоо эмч нарын зүгээс ийм арга хэмжээг авч явж байна гэж. Хорт авдрын эрсдэлт бүлэг гэхээр яг одоо аль хэсэг бүлэг хүмүүс орж байна? За хорт авдрын эрсдэлт бүлэг гэхээр түрүү ярьсанчлан нөгөө удамшлын өгүүлэмжтэй хүмүүс байгаа. Аав ээжний юм уу цусан төрлийн аль нэг хамаатан хотоодны хорт авдарт өртчихсэн юм хүмүүс. Хоёрдугаарт нь нөгөө хотоодны авдар бас шууд үүсчдэггүй юм чинь хотоодны авдрын урд лимфкүүд гэж байдаг. Тэгэхээр энэ урд лимфкүүдийг бас дурангаар хараад харагдсан хувьд бол бас заримдаа онцлоход төвхтэй юм байж байгаа. Тэгэхээр сусан дах биомаркерын түвшингээр нь их сусан дах биомаркер түвшин ихсээд байгаа хүмүүс энэ нөгөө хотоодны урд лимфчин явагдаад байгаа юм шүү дээ. Энэ хүнийг ер нь дундуулъя, хямья гэд бид нар эрсдэл бүлгээ өөрсдөө бий болгож байгаа гэсэн үг. Тэгэд эдгээр бүлгээ хүн амаа хяны масстай бол нөгөө илрүүлгээ, эрсдэл илрүүлгээ хийгээд явж байгаа гэсэн ийм санаагаар бид нар бас судалгааны ажил хийгээд явж байгаа. Одоо энэ жилээс нөгөө нэг эрт илрүүлэхийн болгоод жил болгоод зарласан шүү дээ. Тэгэхээр энд одоо тэр биомаркерыг бас үзэж байгаа юу те эрт илрүүлэг төр. Тэг эрт илрүүлэг төр бол ерөнхийдөө дандаа имэл зүр рүүгээ чиглэсэн хуг хүн рүүгээ чиглэсэн ийм арга хэмжээнд явж байгаа. Яг ийм өвөрмөц одоо пепсиноген гэх мэтлэн за дээрэс нь элгэний авдрын өвөрмөц биомаркерууд гэх мэтлэн ийм маркеруудыг бол харах оруулж байгаагүй. Ягаад тэгэхээр энэ маань харьцангуй хийхэд нөгөө өртөг өндөртэй ийм шинжилгээнүүд. Яг хуу энэ удаагийн эрт илрүүлгийн гол зорилго бол ер нь Монгол улсын хүн амын өвчлөлийнх нь бүтцэн ямар байгаа юм тийм ээ. Цаашдаа ер нь эдгээр өвчтнүүдийг хяны одоо эрүүлжүүлэх гэсэн чиглэл рүү явагдах болов гэж. Яг ийм өвөрмөц бүлгийн одоо нэг хотоодны хорт авдарт эрсдэх магадaltaй за вирусын шалтгаантай одоо элгэний авдарт эрсдэх магадaltaй энэ улсуудыг бид нар илрүүлээ. Гаргаж тавьд эдгээр улсуудыг дараа нэмжлэр нь хяня гэдэг чиглэл рүү явж байгаа болов гэж ингэж бодож байна. Хотоодны хорт авдарт стресс сэтгэл санааны байдал ер нь хэр нөлөөлт юм бол хүмүүс ингээ нөгөө сэтгэл санаа хямрахаар хотоод их өвддөг гэдээ яриад байдаг шүү дээ. Тэр үнэн үү? Тий, хотоодны хорт авдар гэхээс илүү хотоодны эмгэгтэй хамааралтай байгаад байдаг. Стресстэй холбоотой хотоодны нөгөө шүүрэл нэмэгдэж эхэлдэг. Тэгэхээр зэрэг хотоод маань өөрөө хүчлэг орчин байдаг учраас стресстэй холбоотой хотоодны шүүрэл ихсэнтэй холбоотойгоор нөгөө хотоод улаан хоолой сөөргөө өвчин гэх мэтлэн эмгэгкүүд явагдсараа байгаад хотоодны хорт авдрыг өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг юм судалгаа байдаг. Тэгэхээр зэрэг манай хүрээлэнгийн залуу судлаачид өөрсдийн санал салаачлагаар бас стресстэй холбоотой бас хэд хэдэн төслийг санаачилж зохион байгуулж хийсэн. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээрт нь бид бүгд COVID-19 цар тахалтай холбоотой хүмүүсийн стрессийн байдал ялангуяа 5-аас 13 насны хүүхдүүдийн стресс нөгөө дэлгэцийн ширтэлтэй холбоотой асуудлууд гэх мэтлэн эдгээр асуудлуудыг судалж бас тодорхой үр дүнд хүрээд байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бага насны хүүхд гэлтгүү одоо ер нь хүн ам тэр чигээрээ ер нь дэлгэцийн хамааралтай нөгөө ухаалаг хүчний хэрэглээтэй холбоотой асуудлууд бас нэлээд өндөр түвшинд хүрж байгаа. Энэ чиглэлийн судалгаануудыг хийсэн. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бага насны хүүхд 5-аас 13 насны хүүхд бол бас дэлгэц ширтэж өнгөрүүлэх хугацаа нэмэгдээд байна. Насныхын бүлгээр аваад үзэх юм бол 5 настай хүүхэд 13 настай хүүхэд хоёрын дэлгэцийн ширтэлтийн хугацаа бас өөрөөр байна. 5 настай хүүхдийн бага байх юм бол нас их тусмаа нэмэгдээд байгаа.
Ийм. Тэгэхээр зэрэг нас их тусмал энэ дэлгэц эрсдэлтийн холбоотой асуудлуудыг бид нар бас зайлшгүй авч үзэхгүй болохгүй гэсэн юм судалгааны ажил хийж байгаа. Нөгөөтэйгөр бас эмзэг бүлгийн хүн ам, өвөрмөц хүн ам тийм эмзэг бүлэг гэхээр нөгөө ядуу буурай гэсэн үг биш. Одоо жишээлбэл гэртээ суугаад хүүхдээ харж байгаа ээжүүд, за ээжүүд бол голцоо дандаа нэг хүүхэд харахгүй. За сургуулийн насны цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй ч байдаг юм. Ерөнхийдөө гэртээ хүүхдээрээ сууж байгаа ээжүүд бол дунджаар 3-аас дээш хүүхэдтэй байна гэсэн ийм судалгааны ажил. Тэгэхээр энэ бүлгийн хүн амд зориулсан стрессийн түвшинг тогтоох ийм судалгааны ажил бас хийгдэж байгаа. Тэгэхээр эдгээд энэ маань эргээд нөгөө одоодны орд авдрын өвчлөлттэй холбоотой юм болов гэсэн ийм санаа байгаа. Тэгэхээр зэрэг гэртээ хүүхдээрээ сууж байгаа ээжүүдийн стрессийн түвшин бол нэлээд өндөр байна. Хүүхдийнхээ тоотой хамааралтай, амьдарч байгаа орон сууцны нөхцөл байдалтай хамааралтай гэх мэтлэнгээр стресс өртөөд байна. Тэгэхээр энэ маань одоо эргээд бүх энэ хүчин гээс сууруулад байгаа юм шиг үстэй гэсэн юм судалгааны ажлууд нэлээд хийгдэж байгаа. Одоо эрүүл ээжээс эрүүл хүүхэд өсөж төрнө шүү дээ, тийм. Энэ чиглэлээр бас тэгээ мөн дээрээс нь гэр бүлийн хүрээнд бол дэлгэц эрсдэлт нөгөө гар утасныхаа хэрэглээг бас хянаач, бууруулаач. Тэрний оронд одоо нөгөө гэр бүлээрээ тоглодог гэр бүлийн хөгжөөл тоглоомод байдаг юм уу? Агаар салхинд явдаг байдаг юм уу? Ийм чиглэлийн арга хэмжээнүүдийг өстөө гэр бүл гэлтгүүд дор бүрнээ авчаар хэрэгжүүлэхгүй бол ширтэлт чинь стрессийг л үүсгэж байгаа стресс үүсгэж байгаа гэсэн санаатай. Ийм судалгааны ажлууд бас хийгдсэн. Тэгэхээр гэртээ одоо хүүхдээ хараад байж байгаа ээжүүдийн одоо энэ тэр стрессийг бууруулах одоо ямар арга зам байгаа юм бол тэр төлөлийн судалгаа хийгдсэн болов? Тий, одоо биднээсийн хамгийн эхлээд хийсэн судалгааны ажил бол гэртээ хүүхдээрээ сууж байгаа ээжүүдийн стресс бол өндөр түвшинд байна. Эдгээр ээжүүдэд чиглэсэн арга хэмжээ бид нар зайлшгүй авах хэрэгтэй байна гэдгийг бол гаргаж ирсэн. Дараагийн дугаарт нь бол бид нар ямар арга хэмжээ авах вэ? Эдгээр ээжүүдийг яах вэ? Гэхээр сургалт сурталчилгааны арга хэрэгсэлгээд явхаар эсвэл зурагтаар байдаг юм, эсвэл гар утсаар мэдээлэл явуулах. Дахиад нөгөө дэлгэц эрсдэлтийн асуудал нь гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ чиглэлийн одоо тусгай клуб байгуулдаг юм уу? Тим чиглэлээр одоо ээжүүдийг стрессээс нь ангиж байгаа. За одоо хүүхдээ харж идэг бол тодорхой нэг өдөр тодорхой нэг давтамжтайгаар одоо 1-2 цагийн хугацаанд нөгөө газар очиод стрессээ тайлдаг. Ийм чиглэлийн арга хэмжээнд авч нөгөө нэг стресст өртүүлээд байгаа хүчин зүйлийг багасгах үүд ийм чиглэлийн арга хэмжээ авбал илүү зүйтэй байна гэсэн зөвлөмж боловсруулаад гаргаж тавьсан байна. Тийм байна. Нэр яг одоо нэг зүйл санчлаа. Би нөгөө багтаа Германд өссөн. Тэгээд 90-ад онд байхад яг манай нөгөө ээжийг одоо хүүхдүүдийн өдөр өнжүүлэх гээд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг тийм нөгөө ээжүүдийн өдөр өнжүүлэх гэж байдаг гэсэн. Тэгээ хүүхдүүдийг ингээд тусгай хүмүүс харж өгөөд хүүхдүүдийн цагийг гоё өдөр ингээд зөв боловсон өнгөрүүлээд хүүхдүүдэд зориулсан арга хэмжээтэй бас давхар яг тэр төв дотроо ээжүүдэд ингээд зориулсан гоё сурталчилгаа хийдэг тийм төв байдаг гэсэн байхгүй юу? Тий, энэ чиглэлээр бол ерөнхийдөө амьд харилцаа бий болгох чиглэлээр. Гэхдээ ерөнхийдөө бол яг сүүлийн жилүүдэд сошиал орчин нэлээд хөгжсөнтэй холбоотойгоор янз бүрийн клубүүд нэгдээд тэр клубүүд нөгөө хоббигоороо нэгдсэн, хүсэл зоригоороо нэгдсэн хүмүүс нэгдээд одоо стрессээ тайлдаг, тэр зорилготой зүйлээ хийдэг ийм чиглэлээр бас нэлээд өндөр түвшинд хүрч байгаа. Гэхдээ яг гэртээ хүүхдээрээ сууж байгаа ээжүүд чиглэсэн юм арга хэмжээ ховор юм уу да. Ягаад тэгэхээр нөгөө хүүхдүүдээсээ салж чаддгүй. Тэр нь одоо нэгийн сургуультан зөөх хөстөө, нэгийн цэцэрлэгт нь нөгөө бага насны маань хүүхэд нь гэртээ байх хөстөө, гэрээ цэвэрлэлтэн энэ ерөнхийдөө бол бас бусад хүмүүс бол харьцангуй ойлголттой байгаад байдаг. Ягаад тэгэхээр гэртээ хүүхдээрээ сууж байгаа ээжүүдийг завтай зайтай гэтэл байгаа юм чинь. Эсвэргээрээ тэр улсууд маань маш их ажил хийж стресс төрж байгаа юм байна гэдгийг бас судлан тогтлоосон байгаа. Нийгмийн ажилд нь ирээд ярилцдаг ч юм уу тийм. Манай ээж яг тэр үед бас нөгөө 3 хүүхэд хараад гадаадд байдаг, найз нөхд хамаатан садан байхгүй тийм байдаг гэсэн юм байна. Тэгэхэд яг тэр нөгөө тэр байгууллагаас 7 ногтоод нэг удаа ирээд ингээд 2 хүн ирээд ээжтэй ярилцаад ингээд нэг гоё сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд иддэг гэсэн юм байна. Яг тэрийг гинт санчлаа. Тэр аюуд бас зөв арга байна тийм. Зөв арга. Тэгэхээр манайх улс бас одоо ингээд нэг хөгжих бах л та тий яван дээр нь тийм болох бах л та. Одоо бас нэг үед бодоход бас сэтгэл судлалын талаар бас их авч үздэг болцсон байна шүү дээ тий. Ер нь тэр бол дэвшилттэй. Ерөнхийдөө сэтгэл судлалын чиглэлээр байгууллагын нэг сэтгэл зүйчтэй байна гэдээ бас нэлээд арга хэмжээнд дарагдаад. Сэтгэл судлал, сэтгэл зүй, хүний сэтгэл зүй гэдэг бол зүгээр
одоо байнгын хэлбэлцэж идэг юм зүйл байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас нөлөөлж байгаа асуудал. Нөгөө сэтгэл хөдлөл хэлбэлцээд эхлэхээр зүгний цусндах гормонуудын хэмжээ бас хэлбэлцэж эхэлж идэг. Тэгээ эргээд энэ хэлбэлцэл маань тухайн хүнтэй яаж нөлөөлж байгааг. За тэгээд сүүлийн жилүүд бас бэлгийн гормонуудын одоо савлгаатай холбоотой бас юмгууд нэлээ явагдаж байгаа. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотой илгэний хөгжилтүүд нэлээ явагдаж байна. За бидний шиг Тайванд байхад бол судлаачид илгэний эмгэгт нөгөө эстроген гормоны нөлөө ямар байна вэ гэдээ бас судалгааны ажлыг тодорхой үр тохиолдол байгаа. Тэгэхээр одоо бас илгэний өвчлөлд бас гормон нөлөөлөл явцдаг гэсэн үг юм шүү дээ. Илэг маань өөрөө бодис солилцоог явуулдаг гол хэрэгтэй учраас бүхэл одоо хүний бие гаднаас орж ирж байгаа дотоосоо ялгарч байгаа энэ бодисууд маань илгэн дээр очиж нийлэгч задарч явагддаг юм онцлогтой. Тэгэхээр зэрэг энэ бодис солилцооны өөрчлөлтүүд бол дандаа илгэний эмгэгтэй холбоотой явагддаг гэж. Ялангуяа өөх тосны солилцоотой холбоотой асуудлууд бол нэлээд илгэний манайхан болохоор гормоны өөрчлөлтийг нэг тооддоггүй тийм ингээд эмчид очиж үзүүлэхээр эмч нар гормоны өөрчлөлт байна гэж хэлэхлээр нөгөө хүмүүс маань гормоны өөрчлөлт гэсэн ингээд ерөөсө тоохгүй яваад ддаг. Энд чинь тэгэхээр гол асуудал шалтгааны нэг байна. Шалтгаануудын нэг бол гэж ойлгож байна. Таны одоо сүүлийн үеийн хийж байгаа судалгаа одоо ямар судалгаа вэ? Докторийн дараах судалгаагаа ажиллаа хийж эхэлсэн үү? За тий миний судалгааны ажлын үндсэн чиглэл бол илгэний С вирусын халдварын үед илгэний фиброзын зэрэг эмнэлзүүнтэйгээ хэрхэн холбогдож байна гэдэг чиглэлээр судалгааны ажил хийсэн. Тэгэхээр зөв судалгааны ажлын хүрээнд аваад үзэх юм бол бид бүгд одоо өөх тосны солилцооны үзүүлэлтүүд цусндах холестерин хэрэгэлцээд их бага нэгтрэлтэй липопротеидийн хэмжээ илгэний эмгэгүүд хэрхэн өөрчлөгддөг юм бэ? Ялангуяа вирусын шалтгаанд эмгэгүүд хэрхэн өөрчлөгддөг гэдэг чиглэлээр судалгааны ажил хийсэн. Тэгэхээр энэ судалгааны ажил бол ямар үр дүн гарсан бэ гэхээр зэрэг ер нь илгэний С вирусын халдвартай хүнийг вирусын халдваргүй хүнтэй харьцуулаад үзэх юм бол цуснд хөөх тосны хэмжээ бага байдаг юм байна. Ягаад тэгэхээр нөгөө илгэний С вирусын өөрийнх нь амьдралын мөчлөг, амьдралынх нь онцлогоос хамаарат өөрөө гадуура липидын бүрхүүлтэй дээрээс нь их нэгтрэлтэй липопротеины рецепторыг дамжиж илгэний эс дотор халдварлагддаг юм онцлогтой. Тэгэхээр зэрэг эзэн биеийнхаа өөх тосны солилцоонд илгэний С вирус бол ямар нэгэн нөлөөтэй байна гэдгийг судалж байгаа. Энэ судалгааны үндсэн дээрээс бид бүгд ямар санаа гаргаж ирсэн бэ гэхээр зэрэг илгэний С вирусын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эмчилгээний өмнө байсан өөх тосны хэмжээ эмчилгээний дараа ямар болж ийнө гэдгийг судалсан. Тэгэхээр зэрэг илгэний С вирусын эмчилгээ хийгээд С вирусын эмчилгээ үр дүнтэй болсон буюу илгэний С вирус намжуул байдал шилжчихсэн ийм хүмүүст цуснд хөөх тосны хэмжээ сэргэж хэвийн байдалд орж байна. Нөгөө багасаад байгаа хөөх тос маань хэвийн хэмжээнд очиж. Тэгэхээр зэрэг энэ маань нэг талаасаа нөгөө эзэн биений өөх тосны хэмжээнд С вирусын шууд хамаарал байна гэдгийг нэгдүгээрт нь тогтоосноор онцлог. Хоёрдугаарт нь эмнэлзүүн хувьд илгэний С вирусын эмчилчих юм бол хүний өөх тосны солилцоо хэвэн явагдах юм байна гэдгийг гаргаж ирснээр онцлог судалгаа байсан. Энэ маань бас вирусын шалтгаантайгаар илгэний фиброзын зэрэг бас хүнд өвчтөн хөнгөн өвчтөн хоёр бас ялгаатай байна. Фиброзын зэрэг хүнд болоод ирсэн өвчтнүүдэд бас харьцангуй өөх тосны төвшин эргээд хэвэн хэмжээндээ очих магадлал нь бага байгаа. Тэгэхээр зэрэг л бид бүгд эргээгээд вирусын халдварыг таслан зогсооё. Нэгэн талдуур авсан бол эмчилгээгээ бүрэн гүйцэтгэлье. Хүндрэхээс өмнө эмчилье гэдэг тактик зөв юм а гэсэн юм санаа гарч. Дараагийн маань судалгааны ажил бол илгэний С вирусын С вирус гэхгүй бүх вирусын халдварын үед илгэний болоод илгэний бус гэсэн хоёр шинж тэмдэг, бүлэг шинж тэмдэг илэрч. Тэгэхээр илгэний шинж тэмдэг гэдэг бол бүгдээрээ мэдж байгаа тийм бодис солилцооны өөрчлөлтүүд нөгөө нэг улаан хоолойн цус алдалт нөгөө ацид хэвлий томордог гэх мэтчлэнгээр эдгээр шинж тэмдгүүд бол илгэний талаас гарч ирж байгаа шин тийм. Илгэний бус шинж тэмдэг гэдэг бол өөр бусад хэрэгтэй. Ялангуяа бөөрнөөс, арьснаас тийм ээ зүрх судаснаас гэх мэтчлэн ийм шинж тэмдгүүд системийн гаралтай ийм шинж тэмдгүүд бас илэрдэг юм байна. Тэгэхээр миний дараагийн судалгаа бол юу байсан бэ гэхээр зэрэг илгэний бус шинж тэмдгүүд тэр нь нэг 70 хэлбэрх гэсэн үг. Ил байна. Шинж тэмдэг нь бол илэрнэ. Оншилж болно. Тэр маань эргээд илгэнийхээ вирусын халдвар нөгөө фиброзын зэрэгтэй хэрхэн уйлж ийнэ гэж судалгааны ажил хийгээд үзэж байгаа. Тэгэхээр зэрэг илгэний одоо вирусын халдварын үед илгэний бос шинж тэмдгүүдээс хамгийн түгээмэл тохиолддог нь тэр крайоглобулинемия буюу температур хамааралт одоо дархлааны эсүүдийн одоо жижиг молекулуудын бөөгнөрл үүсдэг.
Тэр бол одоо ерөнхийдөө бид хэдийн судалгаанд хийгээд үзэхэд Азийн хүн амын донд бол 30-аас 34% нь тийм крайоглобулин нэмий үүсдэг юм байна. Крайоглобулин нэмийг бол нэгдүгээрт нь бид нар цусны сивинг центрифугд оруулаад ялгаж авдаг тийм. Цусны сивинг ялгаж аваад температур бага температурт удаан хугацаанд байлгаад ирэхэд тунц үүсэж эхэлдэг. Тэргүй нэгдүгээрт нь оншилж болно. Хоёрдугаарт нь эмнэлзүүгээр нь оншилж болно. Эмнэлзүүгээр нь яаж оншилдог вэ гэхээр температур нөлөөтэй тэр уургууд жижиг молекулууд маань хаана очиж одоо бөөгнөрөх вэ гэхээр зэрэг хөлийн доод мөчтийн доод хэсэг буюу хөлийн шагаа шилб орчмын хэсгээр одоо улаан тооролтууд гардаг, шархлаа үүсдэг. Эдгээр өвчтнүүдийг бас ингэж оншилж болж байна. Тэгэхээр биднүүсийн хийсэн гол судалгааны ажлын онцлог бол энэ одоо цуснд крайоглобулин нэмийн тунц үүссэн өвчтнүүд элхний фибросын зэрэг нь ямар байгаа юм бэ? Тэр нь эргээд эмчилгээний дараа эмчилгээнд үр дүн өгсөн хүмүүст арилж ийн үгүй юу гэдэг үзсэн. Тэгэхээр судалгааны ажлын үр дүнгээс аваад үзэх юм бол ерөнхийдөө 30-аас 34% Азийн хүн амын 30-аас 34% нь C вирусын халдвартай тийм ээ. Хүн амын 30-аас 34% нь крайоглобулин нэмий үүсдэг юм байна. Тэгээд энэ нь эргээгээд элгэний фиброзынхаа зэрэгтэй хамааралтай байна. Крайоглобулин нэмий үүссэн хүмүүс үүсээгүй хүмүүстэй харьцуулах юм бол элгэний эмгэгийн явц нь илүү одоо хүнд явцтай байна. Фиброзын зэрэг нь хүнд байна. Эсвэргээрээ фиброзын зэрэг нь хүнд өвчтөн хөнгөн өвчтнүүдийг харьцуулаад үзэхээр цусны дах крайоглобулин нэмий илэрсэн түвшин нь хувь нь нэлээд өндөр байна. Тэгэхээр зэрэг энэ хоёр бол хоорондоо хамааралтай байна. Хоёрдугаарт нь эмчилгээ C вирусын эсрэг эмчилгээ хийсний дараа цусны крайоглобулин нэмий одоо арилах ёстой байтал арилахгүй үлдээд байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр улсуудыг судлаад үзэхээр нөгөө л фиброзын зэрэг хүнд өвчтнүүд арилахгүй байгаа. Тэгэхээр энэ элгэний фиброз гэдэг бол бүх зүйлтэйгээ хамааралтай байна. Өг төсний солилцоотой хамааралтай байна. Дээрээс нь элгэний бус шинж тэмдгүүд үүсгэхэд бас илүү нөлөөлж байна гэдгийг судлан тогтоосон. Тэгэхээр цаашид одоо ямар судалгаа хийж үргэлжлүүлэх вэ? Тийм, цаашид бид бүгдийн зорилго бол одоо элгэний хавдрын биомаркер, элгэний хавдар юм уу, элгэний фиброзын биомаркерыг судлах юм. Дэлхийд бол одоо яг албан ёсоор ашиглагдж байгаа ганц биомаркер бол нөгөө альфа фетопротеин байгаа тийм. Альфа фетопротеины түвшин дан ганц элгэний хавдрын үед ихсдэг гэвэл бас үгүй. Бусад төрлийн хавдрууд ялангуяа системийн өвчтнүүдийн үед бас нэмэгддэг. Эсвэргээрээ бүр одоо өр хүрлийн үед бол альфа фетопротеины түвшин бас өндөр байгаа гэдэг. Тэгэхээр энэ биомаркерын маань нөгөө мэдрэг байдал нь, өвөрмөц байдал нь бага байгаа учраас дэлхийд дахин ерөнхийдөө бол өөр биомаркерын чиглэлд явж байна. За хайгуул хийж байна. Түрүүний хотоодны биомаркер бол айгүй тодорхой гэсэн шүү дээ. Тийм, хотоодны биомаркер бол пепсиногенийхаа түвшингээр за пепсиноген 1, пепсиноген 2 гэж байдаг. Тэрнтэйгээ холбоотойгоор пепсиноген 1-2-ын хоорондын харьцаа. Эдгээрээ болоод ерөөхдөө онцлох боломжтой. Тэгэхээр элэгнийхийг яг тийм тодорхой биомаркертай болгох шаардлагатай. Тийм, элэгнийхийг бас яг тийм тодорхой биомаркертай болгочвол нөгөө хүмүүсээ хянахад хавдар болохоос сэргийлэхэд илүү ач холбогдолтой юм. Энэ чиглэлээр бас бид үг судалгааны ажил хийгээд цусан дахь цитокины түвшингээр нь бас судалж үздэг юм уу гэсэн юм санаатайгаар бид үг судалж үзсэн. Тэгэхээр зэрэг цусан дахь одоо эмчилгээнд орохын өмнө C вирусын эсрэг эмчилгээ хийлгэхээс өмнө цусан дахь цитокинуудын түвшинг хэмжээд эдгээр цусан дахь цитокинууд маань элгэний фиброзынхаа зэрэгтэй циррозтой ямар хамааралтай вэ гэдгийг бас судалж байгаа. Тэгэхээр энэ цитокинуудын одоо үр дүнгээр бас шинэ биомаркер бий болох зохиох магадлал бас байгаа хаа гэж найдаж байгаа. За тэгэхээр цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За ингээ подкастын маань цаг ерөөхдөө өндөрлөх тийшээ хандж байна. Та одоо хамгийн сүүлд хэлэх одоо залуустаа ч юм уу манай подкастын сонсогч нарт хандаад хэлэх уриалах зүйл юу вэ? За залуу судлаачтай ерөнхийдөө подкаст сонсож байгаа хүмүүс одоо ард иргэдэд зориулж эрүүл мэндийн боловсролоо нэгдүгürt сайжруулъя. Эрүүл мэндийн боловсролыг өөрсдөө сайн олж авъя. За энэ ард иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол орлох сургалтууд маш ихээр явагдаж байгаа. Тэгэхээр эдгээр сургалтуудад хамрагдаач, эрүүл мэндийн боловсролыг сайжруулаач, хоёрдугаарт нь хорт зуршлынхаа хэрэглийг бууруулаач гэдэг зөвлөмжийг бол өгөхөр байна. Залуу судлаачдад бол битгий шантраараа үзээд алдах хэрэгтэй. Ямар ч зүйлийг үзээд алдах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгье. Дээрэс нь мэдээж одоо бүх хүмүүсийн зөвлөдөг нөгөө
эхнийхээ мэдлэг дэвшруулъя, өөрийнхөө онлын мэдлэгийг бас сайжруулъя гэдэг байдлаар зөвлөгөө өгөх зүйтэй байх тийм тасралтгүй гэж. Хамгийн гол зүйл нь бол хүмүүжил одоо нөгөө авиас байгаад байгаа тийм. Хүн одоо хичнээн мундаг сайхан эрдэмтэн байсан ч гэсэн хүний өмнө гараад нөгөө зөв-зөвтэй ярьж чаддгүй. Зөв-зөвтэй ярьж сурна гэдэг бол бас нэг төрлийн авиас байдаг. Авиас мэдлэг болж эхэлж байгаа тийм. Тэгэхээр энэ чиглэлийн ерөнхийдөө бол залуучууд одоо маш их олон боломж бололцоонууд байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бүхий л боломж бололцоогоор одоо өөрийгөө хөгжүүлэх, хүний өмнө гараад хоёр үг зөв ярьждаг. Монгол хэлээрээ хоёр үг өгүүлбэр зөв холбоод бичдэг. Эргээд энийг англи хэлээр юм уу гадаадын бусад хэлээр зөв ярилцдаг, өөрийгөө зөв ойлгуулцдаг. Эдгээр шатуу за бусдын өмнө хүний өөрсдийгөө зөв аваад явцдаг. Энэ чиглэлийнхаа бас боловсрол одоо мэдлэгүүдийг бас хөгжүүлэх зүйтэй юм аа гэж ингэж бас зөвлөх нь байна. За маш их баярлалаа. Таны судалгаа шинжилгээний ажилд тань амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа. За баярлалаа бас намайг энэ подкастт орж оролцуулсан та бүхэнд бас баярлалаа энэ хэлхий тэгээ цаашдынх нь ажилд бас өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд Science X подкастын маань ээлж дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэнд хэрэгтэй сонирхолтой мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.